За энэ юу? Тэмдгүүдээ яриад. За дахид зам гэсэн анхааруулах тэмдгээ хажууг бисэд өнгөрлөө. За ийм зам дээр бол гүйц төрүүлэх үйлчлэгийг хориглож байгаа. Тэгэхээр та бүхэн үргэлжлэн цагаан шугамыг бас харж байгаа бах. За яг энэ үед бол тэмдэглэл бол бүрэн тавигдсан байна. Тэгэхээр та бүхэн яг энэ замд гүйц төрүүлэх үйлчлэгийг хориглох хэрэгтэй. За орон нутгийн замдаас нилээдгүй энэ том уран тээврийн хэрэгслийг одоо эвдрэл гэмтэл болон жолоочийн хамрах одоо боломжийг олгож байгаа юм замаас гарсан юм амралтын цэгүүдийг тодорхой хэмжээнд амрыг ирээ. За орон нутгийн замд дийлэхтэй тохиолддог тэмдгэнүүдийн нэг нь Монгол Улсын замын хөдөлгөөн дүрмийн 2-20 буюу гүйц төрүүлэх үйлчлэгийг хориглох тэмдэг байгаа. За орон нутагт очиж байгаа жолооч та бүхэн тэмдэглэлийн хүрээнд тэмдгийн утгыг ойлгож хөдөлгөөнд оролцсон зам тээрийн гэмтэр гослоос урсан сэргийлж байгаа маш том нөхцөл боломж юм шиг та бүхэн ойлгох хэрэгтэй. За яг одоо бид нар өксүр замын төгсгөл ирсэн байгаа та бүхэн харж байгаа хаа. Тэгэхээр орон нутгийн замд очиж байгаа жолооч очих та бүхэн бүх одоо тэмдэглэлийн утгыг ойлгож хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Дараагийн түгээмэл тааралдаг тэмдэг бол гурвалжин дотор байгаа үхтэй зургуулж Монгол Улсын замын хөдөлгөөн дүрмийн 1-22 тэмдэг буюу малын гарамт нэмэг. За энэ тэмдэгний хүрээнд ойр орчинд малчид малаа ойрхон бэлчээж болцсогүй. За мөн одоо бэлчээр мал аж ахуй ойрхон байгааг илэрхийлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За магадгүй шөнийн оройн цагаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн орон нутгийн замд зорчих хат мал зам дээр цолж явах ус үүсэхгүй. Тэгэхээр яг энэ тэмдэгний хүрээнд та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний хурдыг тохируулж аюул осод үүсэхгүйгээр хөдөлгөөний хөгжлөх хэрэгтэй. За дараагийн танилцуулга тэмдэг нь Монгол Улсын замын хөдөлгөөн дүрмийн анхааруулах тэмдэг буюу 1-28 тэмдэг буюу бусад аюултай газар гэсэн тэмдэг байна. За энэ тэмдэглэл рүү орсон үйлчлэлийн хүрээнд тээврийн жолооч зорчигч та бүхэн энэ зам дээр ямар нэгэн аюултай нөхцөл байдал байгаа юм байна гэж тооцоолж бодоод тээврийн хурдыг тохируулж аюул осол үүсэхгүйгээр хөдөлгөөний хөгжлөх хэрэгтэй. За дараагийн тэмдэг маань замын хөдөлгөөний дүрмийн 1-8 А буюу огцон мэргэлт тэмдэг. За энэ тэмдэглэлийн өрөөнд жолооч юун дээр анхаарах вэ гэхээр огцон мэргэлттэй зам ойрт ирж байгааг анхааруулна. За энэ тэмдэгний өрөөнд жолооч гүйц төрүүлэх үйлчлэгийг хориглож байгаа. За тэгэхээр орон нутгийн замд зорчиж байгаа дийлэх одоо зам тээврийн ослын шалтгаан нөхцлөөс аваад үзэхэд дандаа одоо гүйц төрүүлэх үйлчлэгийг хориглосон газар эсрэг услаас хийж байгаа тээврийн мөрүүлдэг шин зам тээр бас гарч байгаа. Тэгэхээр орон нутгийн замд зорчиж байгаа жолооч зорчигч та бүхэн мөн дайран өнгөрч байгаа энэ тэмдэглэлийн утгыг ойлгож хөдөлгөөний үргэлжлүүлэх нь таны болон бусдын аяннаас эрүүл мэндэд маш одоо сайн үр нөлөөтэй юм шиг та бүхэн ойлгох хэрэгтэй.